Шинжлэх ухаан танин мэдхүүн од мөндөр суугийн цаг хугацааны аялал нэвтрүүлэг эхэлж байна. Орчуулагч, өгүүлэгч Мөнхбаатар болон Мөнхцөл миний бие шинэ дугаараа хүрэхээр бэлэн болсон байна. Цаг хугацааны аялал нэвтрүүлэг танд YouTube-ийн од мөндөр сууг, NTV телевиз болон од мөндөр радио 83.3 болон 107 дэлгөөнөөр хүрч байна. Өнөөдрийн дугаарыг спортын хувьцааг Америкаас ураатай Заяа Sports Shop, тухтай алхахын ураатай Италийн алдарт Jocks брэнд ивентэтгэн та бүгдд хүргэж байна. За өглөөний мэнд. Баярын мэнд. За өнөөдрийн дугаарт хоёлаа өмнөх дугаараар ярьсан Томас Кокрен гэж Тэнгисийн боогоо очтой. Одоо юуг нь харахаар одоо ингээд өнөөдрийн нэвтрүүлгийн үйл явдлыг харахаар баг өнөөгийн дэлхийн ертөнцийн улс орнууд бий болоход асар чухал түүхэн өр гүйцэтгсэн ч байж болохоор тийм хүний талаар өнөөдөр үргэлжлүүлэн ярих гэж байна. За маш сонирхолтой дугаар байсан. Яа харахгүй нэг тийм болдоггүй бор үгэн гэдэг шиг тий. Үндсэндээ одоо Наполеон Европыг бүрэн эзэлсэн эзэлж. За Европыг эзэлсэн бол цаашаа юу ч эзлэх юм мэдэхгүй шүү дээ. Бүх нэг колониудын ингээд эзэлж явчвал Франц гээд баг дэлхийн талыг эзэлсэн улс байх ч боломжтой юм шиг. Тийм одоо ирээдүй бий болж болох байснаас одоо далай талаас нь сэргийлээд байгаа Тэнгисийн боохоо гэдэг хочтой. За тэр Тэнгисийн боохоо гэдэг хочоо Наполеоноос өөрөөс навсан тийм Томас Кокрен гэж хүн байгаа даа шүү дээ. Өнөөдрийн бидний мэдих дэлхий бас өөр байх. Яг тэр нь одоо яг харагдан тий. За эн чин Томас Кокрен энэ бүх хугацаанд одоо далай тэнгисийн дайн тулаанд оролцоод явж байгаа хугацаанд бас нэг янз бүрийн улс төрийн адмиралын захиргаанд ч юм уу ингээд албан тушаал хашаад яваад байгаа юм лээ. За тэгж явж байгаа хугацаанд энэ ч нэг хэсэг байлж байгаа л очиод янз бүр хурал зөвлөнд оролцоод ч юм уу. За нэг ямар нэгэн танхимын гишүүн болоод ч юм уу тэгж яваад байдаг. За энэ сүүлд тэр Баскын замын тулдаан гэдэг оролцсоноос ч нэг Испани адмирал хин Гамбиер гэж. За би тэр нэрийг андуураад хэлсэн мэл шүү өмнөх нэвтрүүлэг дээр Гамиероч гэх нэг өөрөөр хэлсэн байсан. Гамбиер гэдэг тэр адмиралыг зад шөмжлээд би ёстой энэ олон жилийн турш ийм чадваргүй, ийм тэнэг адмиралтаа таарж ирсэнгүү гэд бүгд шөмжлээд тэгээд одоо тэр чин цаагаараа тэр Испани адмирал нь болохоор нэр нөлөөтэй болохоор ноёдыг одоо өөрийнхөө талд оруулцдаг. Тэгээд юунсэндээ Томас Кокрен дээрээс нь Шотланд хүн байгаа гэж хэлэх үү. Тэгээд нэр муутай болоод явсан. За энэ үед нэг юм сонин үйл явдал болсон байгаа. Энэ нөгөө Наполеон нас барсан гэж хэлээд нэг засгийн газрын бондын үнийг Британийн засгийн газрын үнийг бондын үнийг хөөрөгдөх нэг тийм одоо юуны хөрөнгөний зах зээлийн лөөвөр гэсэн үг шүү дээ. Нэг тийм болсон. Тэн дээр аваачаад Томас Кокреныг буруутгаад тэгээд нэг хэрэгт хийгээд 12 сар одоо флотоос нь хөөгөөд 12 сар шоронд суух ял оноодсон. За тэгээд яг энэ үед болохоор 1815 онд Наполеон Ватерлоогийн тулаанд ялагдсан. Тэгээ одоо тэнд одоо үндсэндээ Наполеоны цэргийн карьерийн дуусчин гэсэн үг шүү дээ. Энэнд хамгийн хүнд дам үүргээр нь бодвол хамгийн өндөр үүрэгтэй оролцсон хүн бол Томас Кокрен. Тэгэд энэ гавьяага эдэлж байгаа юм байхгүй, гавьяа шагнал хүртэж байгаа юм байхгүй. Тэгээд одоо шагнуулж байгаа юм байхгүй, шорон татж байгаа байхгүй. Тийм байна. Тийм байдалтай. Одоо 1815 онтой залгаж байна. За тэгсэн чинь энэ одоо нэг янз бүрийн шоронд чих хулгаагаар юм оруулдаг шүү дээ. Нэг тиймэрхүү арга сам ингээ хэрэгэлсээр хагаад нэг тийм олц маяг юм гаргаж аваад шоронгоос оргосон байгаа юм л да мань хүн. Солиотой амтэн чи оргоод яасан бэ гэхээр өөр ингээд юм хийгээд явахгүй буцаад улс төрчтэй давхиж очсон байгаа. Вестминстер дээр очиад намайг одоо буцаад миний албан тушаал тавь гэдэг шоронгоос оргоцсон нөхөр тий шоронгийнхоо хувцастай явж байгаа шүү дээ баг. Тэгээ очиад тийм хэрүүл хийгээ. Тэгтээ явж исэн чинь тэгэл бас нэг буцаал шоронд нь авч хийчихэж байгаа юм л да. Тэгтээ тэнд чинь бас нэг бөөнл ингээл үйл явдал болоод байгаа наад хүн ч одоо гавьяатай энэ тэр гэсэн юм хоорондоо бас нэг Тэнгисийн захиргааны хоорондоо адмиралын захиргаан дотроос маргалдаа. Тэгээд эцсийн үр дүн нь яасан бэ гэхээр за энэ хүнийг одоо ялчгүй гавьяачгүй ингээд одоо чөлөөлё гэдэг нэг тийм шийдвэрт хүрсэн юм шиг байгаа. За тэгээд ингээд байж исэн чинь 1818 гэдэг онд одоо Томас Кокрены амьдралын түүхэн эргэлт болсон жил байгаад байгаа. Хаанаас хүн ирж уулзсан бэ гэхээр дөнгөж байгуулагдаад тусгай тогтнолоо олох гэж ядж байгаа Чилийн бүгд найрамдах улсаас Альварез гэдэг төлөөлөгч ирсэн. Бүр тэндээс сонсоод тий дэлхийн өмнөд булангаас
сонсоод одоо ирж штт те. За энэ дээр одоо Чилийн талаас Хосе де Сан Мартин гэдэг одоо тэмцэгч тодорхой хэмжээний амжилт олоод тэгтээ эн чинь бас нөгөө Испани колони хүчрхэг тэн юунууд байгаа. Цайзууд нь байгаа. Тэн дээрээс нөгөө нэг сөрөг хөвсгөлийн үйл ажиллагаа явуулаад байдаг. Тэг чи дөнгөж нөгөө нэг үлгийтэй хөвчөг байгаа тэр хөвсгөлийг чинь буцаага нураач магадгүй шүү дээ. Дэлхийд хичнээн олоодоо тийм үйл явдал боллоо те. Counter revolutionary буюу сөрөг хөвсгөлчд гарч ирдэг аюултай үзүүлэлт байгаа. Тэгээд энэ хөвсгөлийг одоо эцсийн байдлаар баталгаатай болгохын тулд тэр холоос Шотланд хүнийг дуудаж байгаа байхгүй. Ийм үйл явдал болж байгаа. За ингээд одоо манай Томас Кокрен гэр бүлийн хамт алс холын Чилийг зорилоо. За Чилийн бүгд найрамдах улсын төлөөлөгч тэр Альварез гэж хүн нь манай шинэ улсын одоо тэнгисийн цэргийг бүхэлд нь хариуцаад яваач та. Нэг эхний нэг хөлгийн ахмад болох турших мөршгөн ерөөсөө байхгүй. Шууд та манай Navy тэнгисийн цэргийг хариуцаад яваач. Испани сөрөг хөвсгөлчдийг зайлуулж өгөөч. Тэр нэг Валдивиа гэх нэг цайз байгаа байхгүй. Хамгийн одоо хүчрхэг байрлалтай хамгийн хамгаалах боломжтой тэндээс эргүүлээд янз бүрийн цэргийн үйл ажиллагаа явуулах боломжтой. Тэр Өмнөд Америкийн хамгийн нэвтэршгүй хамгийн бат бөх цайз гэж тооцогддог. За цайз нь болохоор нэг тийм 7 жижиг цайз байгаа. Валдивиа гэдэг нь болохоор хотынх нь нэрээ. Тэр чинь цайзын хажуудны хот байж иж бүх хангамж хүн ам цэргийн бэлтгэл нь явагддаг шүү дээ. За ингээд явсан байгаамаа. Тэгэд Чилийн одоо шинээр байгуулагдсан Чилийн бүгд найрамдах улсын за тэнгисийн цэрэг нэгсэн чинь хөрхийн 3 баатар хөлөгтэй. За нэг 3 бриг гэдэг чинь нэг дооросоо 4 дахь нөтө 3 дахь нөтөд хэмжээгээр те. За нэг ширхэг слоп гэдэг нь хамгийн анхны спиди шиг те. Навтгар жижиг. Тийм л одоо үндэсний 5 6 хөлөгтэй байгаа тэрийгээс нэг тэнгисийн цэрэг нэрлэлцэн. А тэгвэл бас хамгийн том нь болохоор 50 өхөр буута Өв Хиггинс гэдэг нэртэй тийм хөлөг байгаадсан баг. Энэ Өв Хиггинс болохоор Ирланд гаралтай бас Өмнөд Америкийн эрх чөлөөний тэмцэгч. Тэгэхээр нэг тийм Шотланд хүн эрх чөлөөний төлөө тэмцээд явсан. Энэ Өв Хиггинс Ирланд хүн эрх чөлөөний төлөө тэмцээд явсан. Тэгэхээр нэг тийм Британий одоо биш Англид нэг тийм дарлагдж байгаа хүний эрх чөлөөний төлөө тэмцэх нэг тийм сэтгүү байгаа шүү дээ. Одоо манай Уильям Уоллес шиг тий. За 1819 онд ингээд үндсэндээ Кокрен Өмнөд Америк дахь 19 оноос Кокренний Өмнөд Америк дахь тулаан тэмцэл алдар гавьяаны замлыг эхэлж байгаа маа гэж. Энэ үед нэг сони үйл явдал болсон. Кокренний хүү гэж нэг хүү байгаа. 5 настай. Нуугдаад хөлөг дээр нь гарчиж гинэ. Нөө хүн. За тэгээд тэр хүүгэд чи одоо яаж байгаа мааж байгаа ингээл загин зандрал тэгсэн чи өөртөө нь адилхан зөвстэй хүүг байгаад байгааг бас мэдээд байгаа байхгүй. Анх өөрөө яаж тэгсэн зэрэгт орж илаа те. За тэгээд хүүн ингээд юунд гарцсан чи за яах вэ ингээд байж идэм байлгүйгээ тэн дээр одоо кадет болгосон гэж юм л кадет гэдэг чи одоо сонсогч гэсэн үг шүү дээ те. За тийм кадет болгоод ингээд тэр хөлгийн нэг гишүүн болоод явсан. За тэгээд юунд Чилд очичоод тэр одоо Өмнөд Америкийн одоо баруун талын чухал бомбуудыг ингээд эзэлж явах хэрэгтэй шүү дээ. Тэгээд эхний хараанд авсан бомбт нь болохоор одоогийн Перугийн Каяо гэдэг яг Лима хоттой залгаа байдаг тийм юуг бомбыг эзэлж явахаар тэн дээр ингээ хараага одоо тавьсан тий. Тэгээд энэ чинь тэнд нөгөө нэг Испани хаан бас амар том 2 хөлөг байгаа даа байхгүй. Тэр хоёрыг л эзэлж явал. Энд чинь Томас Кокренний нэг 2 том тактик байгаа даа. Нэг нь болохоор шууд дайрчиж үзэлцдэг. Бүр ингээ улаан гал замтай очдөг. Нөгөөх нь болохоор шөнөөр янз бүрийн хөлөг сөйлдөг. Тийм аргууд байгаа даа байхгүй. За тэгээд очсон нэг шөнөөр очиод за ингээд одоо тэр Каяо гэд бомбт ингээд ойртаа тэгсэн чинь манан буугаад тэг ингээд газрын баримж алдагдаад юу болоод байгаа ингээ мэддэхгүй болцсон. Тэгээд ойртоод очиод за нэг дайсны тэр 2 том хөлөг нь аль нь хаана байгаа л гэл ингээл баримжаа авахгүй байжсэн чинь нөгөө манан ингээд арилсан чинь үндсэндээ тэр Каяо гэдэг бомбын 350 их бөөдөөс ингээ харж байгаа байхгүй. За тэгээд болохоо байлаа гэл тэгэл чи эргээл одоо зүхтгаас өөр аргагүй шүү дээ. Үнэхээр яг тулчиж байгаа юм чи. Тэгэл нөгөө 350 буугны гал ингээл пас гэл таалтлаас зэрэг галлаа. Тэгэл нөгөө Өв Хиггинс гээд Кокрен сууж явж байгаа тэр хөлөг нь оногдоол. Тэгсэн чинь тэн дээр
нэг далаачны яг ингээд толгойг ингээд тас оноод тэр чинь сум нь үргэлжилж явж байсан тэнд нэг хүүхэд байж хаад тэр сумд оногдоод юу ч үлдээгүй. Харамсалтай. Тийм үйл явдал болсон гэж байна. За тэгээд анхны одоо хамгийн том цочрол шок энэ ч нөгөө нэг Кокрны юугаар яваад тэмдэглэлээр явдаг шүү дээ. Одоо тэр тэмдэглэлийн дагуу анхны тэр цочрол аваад шокнд ороод хүн хөөждөг, гацдаг. Тийм байдалд ороо ингэ байжсэн чинь хөлгийн тавцанд ороос аава би зүгээрээ гараад ирсэн. Ямар хүрхий. Тий одоо тэр шөн учраас харагдаагүй л одоо арай нэг жижиг намхан биетэй ч юм уу нэг тийм хүн байжгаад оногдоол ингээл байхгүй. Тэр чи их бүний сумд оногдохор чи юу ч үлдэхгүй шүү дээ. Тэгэл ингэнгүүт гээл ингээ шокнд орсон байсан чинь тий. За тийм нэг үйл явдал болсон. Яг тэр өөрийнх нь тэмдэглэлээ нэг төрөний өмнөх дугаар даргасан нохоо мохоотой үйл явдал байгаа шүү дээ. Тий. Иймэрхүү юм чинь өөрийнх нь намтраа бичээд байгаа учраас иймэрхүү чимэг үйл явдлуудыг бас сонирхолж яриад байгаа тий. За энэ дэр нөгөө нэг далайны бас ингээ янз бүрийн жижиг тулаанууд болоход тэн дээр бас ингээ уулзлагдсан нэг 10 хэд ч юм ингээ хүмүүс байхлаад нөгөө хоригдл солилцоо гэдэг юм явагдаж штэ. Тэн дээр одоо Испани нэг том албан тушаалт нь асуусан байгаа юм л да. Яахлаараа Британи далайчин Шотланд гэдгийн одоо тэр чинь нөгөө Британи гэдгээр явна штэ тий Шотланд Ирланд чинь яхаараа Британи далайчин босгочдын талд байлдж явдаг юм бэ гэсэн чинь Томас Кокрын хариулсан нь Британи язгууртан гэдэг чинь эрх чөлөөт эргэн буруу зөвийг өөрийн толгоогоор мэднэ. Дарлагдсан ардын эрх чөлөөг сэргээх тэмцэлд оролцох нь миний бүрэн эрхийн мэдлээ гэж хариулсан. Тэгэхээр нэг тийм ялчгүй тийм индепенденс эрх чөлөө тусгаар тогтнолын мэдрэмжтэй хүн л яваад байгаа хөөхгүй. За тэгэнгүүт одоо тэнд колонийн испанчууд байгаа шүү дээ. Тэд нар чинь за 20 жилийн өмнө нэг тийм спиди гэдэг тийм жижиг хөлөгтэй нөхөр одоо газар дууны тэнгис испанчуудыг францчуудыг сүйдэлж исэн гэдгийг мэднэ. El Diablo гэдэг хочтой. El Diablo. Тий, devil буюу чөтгөрл гэсэн үг байгаа даа шүү дээ. За тэгэнгүүт бүр ингэ нөгөө төрч баларч байгаа хөөхгүй. Яа нөгөө хүчтэй амт чи энерцээ явж байна. За тэгээд сая одоо тэр нэг хэлсэн тэр пирогийн Каяо гэх цайст амжилт олоогүй. За тэгээд буцаад Чилийн нутагт байдаг одоо сөрөг хөвсгөлчдийн том цайз түрүү нэг яасан тэр Валдивиа гэдэг цайзыг одоо эзэлж авна гэсэн байгаа. За тэгээд санхүүжилт төсөн штэ. За бид над тийм юм хэрэгтэй. Энэ нөгөө нэг түрүү нөгөө төдөн гарнат төдөн торох юу гэдээ ярьжсэн штэ. Эн чинь бол нөгөө би ялтал байгуулж ивэл тэр хамаагүй гэдэг бодолтой нөхөр байгаа штэ. Тэгээд тий баахан тийм нэгсэн байгаа юм да. Тэгэнгүүт тэр чи дөнгөж байгуулагдж байгаа Чилийн бүгдний тул тэрийг өгөхгүй штэ. Тийм байхгүй. Тэг байхгүй угаас. Тэгээд тэрийг нэгсэн чинь өгөөгүй. За тэгээд нөхөр болохоор тэгээд амар зөрүүд болохоор би тэгвэл тэр Валдивиаг чи ганцаар очиж эзэлчихгээд ганцхан өөрийнхөө хөлөгтөд авахад ичсэн баг. Өв хийгэнс. Тий, Өв хийгэнс гэд Өмнөд Америкийн хамгийн бат бөх цайз. Биш Валдивиа гэд тий. За тэр нь болохоор яг тийм гол дагууд 7 ширхэг тийм жижиг цайзтай. Тийм. Валдивиа гэдэг юу хот нь болохоор тэр цайзуудаас 24 км-ийн зайтай тийм. Одоо төвшөц газар маягийн тийм одоо Stronghold гэдэг шүү дээ. Тийм төвшөц газар байгаа мөлий. За Испанид эхлээд тэр чи өөрийнхөө юутай очиод Өв хийгэнс гэсэн хөлөгтэйгөө очиод Испани төг мандуулж байгаа. Испани тэр чинь бас нөгөө Чил чинь өөрөө Испаниас салж гарч байгаа учраас ерөнхий хийц мийц юу ч гэдэг тий. Тэр нь бас Испани хөлөгтэйгээ төстэй байгаа шүү дээ. Испани төг мандуулж очиод тэнгуут өөртөө нь уулзах гээд нэг юм жижиг бриг ирэнгүүт humг нөөх нь эзэлж аваад чирээ яваад гэсэн. Тийм бай. Зал хэрглэж шүү дээ. Тий. Тэр чи одоо араас нь мэдэхгүй шүү дээ. Нөгөө явсан хөлөгч яач юу, баригч юу яач юу гэсэн тэр мэддэхгүй байгаад байдаг. Тэр хугацаанд за тэр чинь бас айгүй тийм чухал хөлөг байсан гэж байгаамаа. Дээр нэг $20,000 за тэг тагнуулын чухал мэдээлэл цайзуудын байрлал аль цайзд нь гол хүчинд төвлөрч байгаа юм те. Валдивиа хотоос ямар хуваартайгаар цэргийн хүч хангамж хоол хүнс эрдийн тэр мэр айгүй чухал мэдээлэл байсан байгаа. За тэгээд тэр хойд зүгт нэг тийм жижигхэн тосгонд буусан. За тэр тосгондоо үндсэндээ нэг 250 хүний бүрэлдэхүүнтэй хүч ингээ гаргаж байгаа юм. За тэгээд тэндээ бас нэг 2 жижиг скунер гэдэг чинь доороосоо 2 дахь одоо хэмжээтэй тийм нэг 2 хөлөг бас хэлсүүлсэн гэдэг нэг юм жоохон хүч ингээ бүрдүүлсэн. Нэг том Өв хийгэнс 2 жижиг скунер гэдэг ийм жижиг ингээ 3
хөлөгтэй болсон. За ийм одоо жижиг хүчээр 7 цайзад хуваагдж суусан 2000 зэрэгтэй байлдах гэдэг байгаа байхгүй. Валдивыг болгож авах. За тулаа ихсэн чинь жоохон барцтай эхэлсэн. Эхний 2 секундэр нь явцсан. Араас нь өв хийгэнс гэдэг хөлгөөрөө хөдөлсөн чинь шуурганд өртөөд энэ хөлөг чинь том байх тусмаа шуурганд их өртд юм байна л та нэг том даруултаа учраас те. Тэгээд тэрийг чи манай урилгад хэцүү гэдгээс авахулаад нэг газар очи хайрагдцсан. Нэг бөөр нь хагарцсан. Тэргээр нь ус ороод нэг хамаг дайрмаар нь ороод тэгээ бүр баларсан ба. Тэгээд үндсэндээ баг одоо эхний тэр цайзын доор очихдоо баг байлдах чадваргүй болцоо очиж исэн гэж байгаа. Өв хийгэнс нь. За тэгвэл Кокрны бодсон юм болохоор энэ 7 цай юутай цайцтай далаагаас байлдна гэж угаасаа байхгүй. Тэгээд одоо дахиад хуурамчтайг мандуулаад тэгэнгүүт одоо нилээн хуурамчтайг мандуулчаад яваад өөр дөхөд гарч нөгөө харна штэ ингээ байх гэл ялангуяа нөгөө нэг тийм сүртэй их хүч байхгүй байнгут нөгөө болгоомжлох нь баг. За яг хоо орчлог дөхөд ирэхээр нь асууя гэл тэгээ байж. Тэгээд очиод ингээд за бид нар ингээд нэг Испаний нэг флотоос ингээд далайн шуурганд хөөгдөө саалсан одоо манай хөл ингээд гимтэж бэрцсэн юм байдалтай одоо хагарцсан ийм байдалтай бид нар одоо ядарч үдэрч явна бид нар хөлөөж яваач гэсэн чинь итгээгүй байгаа. Тэгтээ газар тайг ойртцсан. За итгээгүй болохоо байнгут нөгөөдөл жижиг завин дээр суучаад ирэх рүүгээ сэлүүртээд эрэг дээрээс 75 одоо эхний цайзын 75 цэрэг. За цайз гэж тийм ч нэг фортресс биш форт гэдэг юм л да. Тэгэхээр зүгээр нэг тийм жижиг хүрээ тий бэхлэлт хүрээ тий. Тэндээс ингээд 75 цэрэг гарч ирээд жагсаж зогсож жагаад нөгөө одоо байонет буюу жадтай юугаараа гал нээж байгаа. Тий жагсаж зогсож байгаа гал нээж байгаа. Өөдөөс нь завин дээр суудсан нөхдүүд нэг зарим нь сэлүүрчээдэг зарим нь өөдөөс нь гал нээжэдэг. Ямар сул талтай байх вэ те? Тэр чинь энэ дэр хийдэг гэж байгаа лээ. 75 зэргийн эсрэг 44 далаач гэж байгаа. Тийм одоо байдалтай байлдаа. Тэгтээ үнэхээр л бас эрэмгий дайчин. Тэр чинь одоо бас нөгөө орчин үеийн нөгөө хөнгөр сум мумтай тийм аимшигтай хүний биеийг одоо шууд гар гүйл таслах хэмжээний сум биш л байгаа шүү дээ. Нэг жижиг үрэл байгаа шүү дээ. Тэр нь нэг оногдсон ч гэсэн нэг юм тест мисэл ингээл гяс боож моогол ингээл үргэлжлүүлээ байлдад яваад ич болдог байсан болоо да гэж би төсөөлөд байгаа. Энэ кокрын жигчт нь өөрөө чарахтай байгаа байхгүй энэ дунд. Тэгээ ингээд очиод нөгөө 44 далаа чинь газар дээр буугаад очиод байлдаад тэгээ нөгөө 75 нь болохоор буцаад за яг форт руу орчидэд юу бэхлэлт рүү орчих бэхлэлтийн хэрэм дээрээс буудаад тахт эднэрийг зогтохгүй хаажт ингээд за яг айд сүрдсэн байж болно нөгөөтэйгөө бас өөрсдийнхөө амрыг бодоод байна шүү дээ ил газар байлжсны оронд бэхлэлт рүү ороод байлтчихлаа гэдэг. Энэ дэр Кокрн нэг төлөвлөгөө гаргасан байгаа. Кокрн ч угсаа бодоод байгаа байхгүй. Далаагаас байлдаад дийлэхгүй яаж ч байгаа хуурай газар дээр нэг л бэхлэлтийн нийслэл авчих юм бол учиртай гэдэг. Тэгээд угаасаа яг тэгжил юу яаж байгаа. Цэргүүдэд зоригжуулж байгаа. Нэг цайзыг л эзэлчих цаашаа бол амарх юм шүү гэдэг. За тэгээд энэ дээр болохоор одоо нөгөө дайрмаар нь ховордсон шүү дээ нөгөө норж морал те. За тэгээд нөгөө арай нэг жоохон нэг арай бага хүчээ 2 хуваагаад энэ чинь нөгөө 44 далаа чинь газарчингууд Кокр нь өөрөө бас нэг завнаас хийдэг үлээд 250 зэрэгтэйгээ бууж ирж байгаа. За тэгээд нийт тэр 40 ер нь баг тэр 44 эхлээд газарсан тэр 44-т тодорхой хэмжээний дайр өгөөд бөө өгөөд тэгээ та нар аль болох их хил чимээ гаргаадах гэдэг. Тэгэл нөгөөдөлж ойрлж хашгираал тэр дунд чинь Шотланд ямар ч нөхдөд гэдэг хармаар нөхдөд энэ чинь нөгөө шинээр байгуулагдж байгаа улсын гэдэг чинь энэ тентгийн шовдор хүмүүсээс бүрдсэн хүмүүс байгаа шүү дээ. Тийм нэг mercenary буюу хөлсний. Тийм нөхдөд байнга та нар аль болох очиад их чимээ гаргаад байгаа. Тэгээд тэр чинь яг нөгөө бууныхын тусглаас холд ингэ зогссон. Тэгтээ тэндээс нэг гал нэгээл. Тэгээд тэнгүүт тэрлүүн бүх хүчин төвлөрөөд за нөгөө талаас болохоор Кокр нөрө чимээгүй нөгөө 250 тагаа ингэж явж хагаад цайзын нөгөө талаас нь ороод тэгээ эн чинь нөгөө нэг тэр зэрэг гал нээн гэдэг байгаа чи айгу учиртай. Нөгөө кинонуудаар гараад идэг штэ. Дохиогоол зэрэг гал нэгээл. Тэгэхгүй бүгд хамаагүй бууд гिचингүүд зарим нь бууддггүй, ядардаг, айдаг, цочирддаг. Тэр чин нөгөө ахмадынхаа дохио амар тийм бодвол бас унзад хоолойтой хүчрэхийг тийм ахмадынхаа хоолойг сонсохоор хичнээн сандарч ирсэн ч гэсэн чархацсан байсан ч гэсэн нэг хараалж байгаа бууд юм байна л да. Тэгэхээр зэрэг бууддаг тийм ачаал өгдөлтэй. Тэгэд очоод тэр 250 зэрэг бас гэлэн галлангууд
одоо тэр чинь амар их цэрэг байгаа юм шиг санагдана. Амар сахилга боттой байгаа юм шиг харагдана. Сүртэй харагдана. Тэгэнгүүт сүрдээд нөгөө эхний тэр цайд дотор байгаа цэргүүд нь тоогоор олон боловч сүрдээ зүхтаас магаагаар. Зохион байгуулалт алдсан. Тэгээ зохион байгуулалт алдсан. Тэгээ шөөн байгаад дээрээс нь ийм үйл явдал болж одоо эхний цайзын үйл явдал болж байгаа юм л. За хоёлоо төр завсарлаад өнөөдрийнхөө ивент итгэгчийг дурдъя. За цаг хугацааны аял нэвтрүүлгийг маань Италийн алдарт Jocks брэнд ивент итгэж байна. Jocks брэндийн ураа бол тухтай алхах юм байна. За амьсгалдаг гутал болон күртэгний технологиороо монголчууд болон дэлхийн хэрэглэгч донд танигдсан одоо Италийн Jocks брэнд маань Монголд албан ёсоор үйл ажиллагаагаа явуулаад 12 дахь жилийнхаа нүрийг үзэж байгаа юм байна. Хэрэглэгчдийнхээ ая тухайг эрхэмлээд шинэ технологи бүхий чанартай гутал санал болгож ирсэн Jocks брэнд нь 1995 онд амьсгалдаг гутал технологиг патентлж агаарын урсгал чөлөөтэй нэвтрүүлдэг дэлхийн анхны гутлын загваруудыг танилцуулсан юм байна. За Jocks брэнд нь нэр нь бол нөгөө грекээр Geo буюу Gaia. Дэлхий гэсэн агуулгатай. X нь Jocks брэндийн одоо өөрсдөө одоо бахархдаг нэг зүйл нь болох технологи, инновацийг өөртөө шингээсэн гэсэн агуулгаар Jocks гэдэг нэртэй юм байна. За тэгээ Германы алдартай TÜV SÜD гэдэг компани байдаг юм байна л да. Тэр нь ямар компани вэ гэхээр ер нь бол нөгөө одоо инновац, шинжилэл, технологи тэгээд аюулгүй байдлыг баталгаажуулдаг. Дэлхийн хамгийн нэр хүнтэй компаниудын нэг юм байна. Jocks брэнд маань энэ компанитай маш амжилттай удаан хугацааны хамтын ажиллагаатай. Тэгээ энэ компани лаборатори жилд бараг 2 сая гаруй туршилтууд Jocks компани хийдэг. Jocks компани одоо бий болгосон санаачилсан шинжилэл, шинэ технологиудыг одоо өмс хувцастай, гадуур хувцас болон гутланд оруулж байгаа үйлдвэрлэлд оруулж байгаа шинэ технологи инновацуудыг энэ компани өөрөө баталгаажуулт юм байна. За би өөрөө Jocks компани одоо Jocks-ийн гутлыг хэрэгэлдэг, хавар намрын зуны болон өвлийн гутлуудыг хэрэгэлдэг. Маш тухтай. Тэгээ гадар доторгоо цэвэр арьс байдаг. За тэгээд нөгөө доороо юм нүхтэй юм шиг байдаг байхгүй юу? Тэр нөгөө амьсгалдаг агаар нэвтрүүлдэг, чиг татуулахгүй. Тэгээ хүний хөлдтэй нөгөө хөлний арьсыг ч юм уу те тухтай эрүүл байлгах зорилготой байдаг. За тэгээ гадуур бас гоё хүртгнүүд байдаг юм байлаа. Хүртгнийг бол би харахын хэрэгжилж үзээгүй байна. Тэгэхээр хэрвээ та бүхэн дэлхийн алдартай те TÜV SÜD компани одоо сертификатаар баталгаажсан одоо хүний өмсөх хэрэглэх хувцсандтай байж болох хамгийн дээд зэргийн технологи инновацийг шингээсэн гутал хувцсыг өдөр тутамдаа хэрэглэхийг хүсвэл Макс Моллын 2 давхарт байрлах Jocks дэлгүүр Шангрила Моллын 2 давхарт байна. Улаанбаатар их дэлгүүрийн 5 давхарт, Хан уулын MRT 1 давхарт, Хүннү Моллын B1 давхарт мөн Улсын их дэлгүүрийн 2 давхарт байрлах Jocks брендing албан ёсны дэлгүүрүүдээр үйлчлүүлээд өөртөө болон гэр бүлийнхаа гишүүдэд хөл дэвтэйхэн гутал болон гадуур хувцсыг худалдан авахыг та бүхэнд санал болгож байна. Ингээд өнөөдрийн ивент итгэгчтэй баярлалаа. За баярлалаа. За хоёлоо одоо 7 цайз байгаа гэсэн штэ. Cochrane-ы газарцсан талд нь 4 нь байгаа. Нөгөө голынх нь нөгөө талд нь 3 нь байгаа. Хоёлоо 7 цайзаа тоолъё. Эхнийх нь Fort Ingles гэдэг. Тэргүй сая ингээд излээд авчлаа штэ. Энэ нөгөө Испанич зүхтаад одоо Fort Carlos гэдэг 2 дахь цайз руу орж байгаа. Араас нь хөөгөөд Cochrane-ийнх нь. Тэгэд одоо тэр чинь 2 дахь цайзынх нь одоо захирагч нь өөрсдийнхээ оруулах гэд хаалгаа нэн штэ. Хаалгаа ингэ нэгэд оруулчаад буцааж хааж амжааг багт нь нөгөө төр нь тест зөхиод ороод ирж байгаа байхгүй баг араас нь галзуу амт тэрээсээ. За тэгээд ерөөсөө ийм байдалтай дайрч авсан. Тэгээд 2 цайзын цэрэг нийлж байгаа 3 дахь цайз руу зугтчихэ. Нөгөө юу шиг болсон бэ штэ нөгөө 3 хорон үлгэр байдаг штэ. Тэр шиг. За тэгээ 2 цайзын цэрэг нийлж байгаа 3 дахь тэр Fort Amagos гэсэн цайз руугаа зугтж байгаа юм. Тэгээд яг энэ маягаар үндсэндээ ингээд хөөгөл цайзуудыг ингээд эзлээл хамгийн сүүл 4 одоо тэнд байгаа голын зүүн талд нь байгаа 4 дахь цайз нь болохоор бас тодорхой хэмжээний эсэргүүцэл үзүүлсэн. Гэхдээ бүр үнэхээр яг ч дийлээгүй л байгаа юм л да. Тэгэд тоогоор өөрийнх нь Cochrane тэмдэглэлээр бол нийт испанчуудын тоо тэнд байгаа Cochrane 250 зэрэгээс 6 дахин олон байсан гэдэг. Тэгээд тэр чинь нөгөө мэдхгүй хоёул нөгөө яриад байгаа шүү дээ. Тоогоо нийт тоогоо мэддэггүй учраас айчдаг гэдэг. Тэгэл тэр чинь галзуу солиотой амьтд ингээд яваад гарч. Улангас нь тэгээд нөгөө юу яатсан бэ? Энэ Cochrane ингээд нэг юм стратеги аргыг анзаарахтал хэлээ л дээ. Өөрийнхөө сул талыг давуу тал болгож ашиглах чадвартай. Тэгээ маш богино хугацаанд нөгөө дэгийг нь алдуулж, зохион байгуулалтыг нь алдуулж, паникэнд оруулж иж
давчдаг. Тэгээд нөгөө одоо тий давшаад ахаар чинь улангасаа давшаад зоригтой тавлахнаа ирнэ улангасаа давшаад ахаар эдний ард 50 байна гэсэн итгэл байгаа юм шиг санагдав. Яг тэгин тий. Тэр яг Барзил дээр гарч ирнэ. За тэгээд ингээд 100 Испанийг одоо амнасийн одоо цэргийг алж 100 Испанийг олдсон байдалтай энэ дөрөв одоо цайзыг эзэлсэн байна. Өглөө боллоо. Нөгөө гурван цайзаас чинь захирагч нар өглөө гарч ирээ харнаа. Дөрвөлн дээр нь Чилийн төг мандцсан. Чилийн нөгөө нэг цэнхэр юу байгаа нөгөө шинэ одоо хувьсгалчдын төг шүү дээ. Шоконд ороод төвөр балардын байгаа шүү дээ. Тэгээд за нөгөө хоёр жижиг скунертэйгаа тэгээд хоёр жижиг скунер нь нөгөө одоо эрэг даагаж орж ирээд хамгийн сүүлд нөгөө Хиггинсгээ 50 буута тэр том хөлөг ингээд орж ирсэн. Тэгэхэд бүр ингээд ухаалтгаж шахаж ийн гэж байгаа байхгүй юу Испани талын генералууд нь тэр чинь яг тэгэхээр тэр эцэлсэн дөрвөн цайзд нөгөө амар хүчтэй хамгийн орчин үеийн хамгийн хүчтэй их буунууд нэсэн тэр чинь газраар дайраад ороод ирж байгаа учраас дээрээс нь шөнө байсан учраас тэр хүчтэй буунууд ашиглаж чадаагүй газраар орж ирсэн цэргүүд ингээд эзлэгдсэн. Тэгэхээр Кокраны бодсон ер нь зөв л байсан байгаа байхгүй. Тэгээд яана энэ нөгөө Хиггинс гээд хөлөг дээрээ манай дөрөв цайзын хамгийн хүчтэй буунууд энд байгаа гэд тэр худлаа үнэн байлж байгаа тэр чигээр ингээд зүхтараад алга болсон. За тэгээд нөгөө 24 км зайтай байгаа гэд Валдивиаг хот руу ингээд очсон чинь тэнд байсан нөгөө хотын захирагч хамаг гарнизон цэрэг мэрэг бүх үнэтэл баг ирэг тэр хотын иргэдэд тончоод яваад гэсэн. Ерөөсөө байлтаагүй. Тийм байдалтай. За тэгээд энэ хооронд болохоор юу яасан байгаа. Одоо Валдивиа хотоос тэгээд Испанич зогцсон энэ бүх хугацаанд Кокраны өөрийнх нь нэмэлтнээс 26 зэрэг явах хэрэг амссан гэж байгаа. Тэгээд одоо 2000 зэрэгтэй 7 цайзыг эзлээ. Тэгээд Валдивиа хотын бүх гарнизоныг хөөж явуулаад за тэгээд ингээд Өмнөд Америкийн хамгийн хүчрхэг цайз Чили мэдэлд орж байгаа юм байлээ. Энэ ерөөсөө Чилийн түүхэнд асар чухал түүхэн үйл явдал. Энэ цайзыг эзэлж яваагүй бол одоо Чили ус байх уугүй юу гэдэг л асуудал гэж энэ түүхэндээ ер нь яригддаг юм лээ. За тэгээд хувьсгалчдад нөгөө одоо тусгаар тогтсон улс болоход нэг тийм итгэл, зориг, найдвартай өгсөн үйл явдал болч тээ. За тэгээд Чилийн засгийн газар болохоор энэ тулаанд ер нь бараг л ялагдах нь ойлгомжтой. Тэгээ манай хүчийг ер нь бараг тарамтчаад ирэх юм байна да гэсэн байдалтай цэргийн шүүхээр оруулах гэж бэлдэж байсан. Тэгсэн чи ялд байгуулгууд бөөн баяр хөөр болоод тэгээд бүх нийтийн баяр тэмдэглээ. Тэгээд үндсэндээ баг бид нар эцэстээ улс байгуулж чадах юм байна гэсэн итгэл үнэмшилтэй болчихж байгаа хөөх. Дотроо бас тэгэл гайхаж байгаа энэ ямар өвчтэй юм. За тэгээд одоо нөгөө нэг түрүүн эзэлж авч чадаагүй тэр нэг Каяо гээд Перугийн тэр цайз руугаа эргээд анхаарал хандуулж ирсэн байна. Дээшээ явах нь шүү дээ. Одоо Перуг тусгаар тогтнуулах гэж. Ганцхан хөлөгтэй нөхөр тавих гээд байгаа шүү дээ. За энэ дээр болохоор одоо Чилийн талаас бол хүч хаясаа. Одоо итгэл одоо Кокранд бүр итгэцсэн байна шүү дээ. Тэн дээр одоо нөгөө Хосе де Сан Мартин гэдэг хүн одоо алдарт хувьсгалт тэмцэгч 4200 цэрэгтэй оролцсон. За яг яаж одоо тэр Каяог эзлэх вэ, Лимаг эзлэх вэ гэдэг тэр зөрчилж эхэлсэн байна. Кокран Сан Мартин хоёр. Сан Мартин болохоор нэг юм сонио. Хүчээ тарамдуулаад энэ тийм нэг жижиг бомбтууд тэр чи 100 км-ийн зайтай ингээд газруудад буулгаад тэгээд тэгснэ юу яа нутгийн иргэдийн хүч мөчийг ашиглаж тэдний эсрэг босгоно гэсэн ядаргаатай юм яриад энэ Кокранч болгоо шууд дайрч орох гэдэг байна шүү дээ. Тэгээд яасан бэ гэхээр за дахиад шөнө очиж байгаа. Шөнө очоод тэгээд эргээд тэр чи бас нэг сонзонтой очиж байгаа шүү дээ. Эхлээд тэр чин очиад эзэлж чадаагүй тэр энэ хүн чинь одоо бүтлгүүтхийг мэдэхгүй бараг л анхудаа тэнд очиж бүтлгүүтцсэн. Тэгээд дээрэс нь тэнд одоо бас ингэж яг зүрхшээц яг л хүүгээ тэнд өгчлээ гэж бодсон байгаа шүү дээ. За тэгээд очингуудаа тэгтээ ер нь бол дахиад нөгөө шөнө жижигхэн завнуудаар бүгдээрээ очиод юугаар авираад нөгөө тэр том хөлөг Эсмералда гэх том хөлөг байсан. Тэр Өмнөд Америкийн одоо колони хамгийн том хөлөг. Тэр хөлөг дээр очиод гинжнээс бүгдээрээ ингэ сэмхэн авираад тэр чи шөнө нэг 2 3 ч юм уу 4 5 ч юм уу харуул гарсан байгаа шүү дээ. Тэрийг ингээд сэлмэр ингээд эвтэйхэн гэж чавчаад унгаачих юм бол ер нь эзэлчих боломжтой. Тэгсэн чинь яг авирч чад баригдсан л байгаа юм л да. Тэгээд тэн дээр Кокрн өөрөө бууны одоо араар цохиулж унаад буцаад нөгөө завиргаа унангуудаа нөгөө нөхөр чи бүр чанга ойрлж дайраад тэгээд цэргүүдтэй уран зэрэг өгөө тэгээд гарч байлдаа тэгээд тэр Эсмералда гэдэг хөлгийг эзэлж аваад
тэр дундаа гоё тэр үедээ гоёндаа шархацсан гэж байгаа. Одоо гоёндаа шархацсан мөртлөө үргэлжлүүлэл ингээл байлдаж явсараа тэр Эсмералда гэдэг хөлийг эзэлж аваад тэгээд одоо гараад явчихна гэсэн. Тэгэнгүүт хамгийн найдвартай, хамгийн гол, хамгийн олон их буутай одоо хамгийн найдвартай хамгаалт гэж үзэжсэн хөлөг нь тэдний медальд орцсон. Одоо босгчдын медальд орцсон, Чилийн медальд орцсон. Энэ дээр нэг тийм сони юм байгаад байгаа. Тэнд Английн нэг хөлөг, Америкийн нэг хөлөг байгаа. Тэгээд эдгэр чинь нэг шүн одоо болохоор ингээ гэрэлтэй тийм үү. За ингээд ачааны машин тэдэн ширхэг улаан гэрэлтэй байвал тэдний хэмжээтэй бид энэ тэгэл замын хөдөлгөөний дүрмээр ингээ мэддэг шүү дээ тий. Энэ дээр болохоор тэр Англи, Америкийн тэр хоёр хөлөгтэй адилхан тэр бамбар асаад юм байл л патерн гэдэг байгаа. Тэр эндээ нэг ингээд асаач гоо. Тэгэнгүүт нөхөр ингээд тэр хоёр хөлийг зөрж өнгөрч явахдаа болохоо байвал эднэр шиг ингээд адилхан бамбаа асаачвал аль нэгдэг нь ялгахдахгүй байна гэдэг. Тийг асаага тэгэнгүүт одоо нөгөө ирэг дээр байгаа нөхдөд чинь андуураад нөгөө Англи Америкийн хөлөг рүү галжчихаас айгаад тэгээ ёстой нэр нүдэн дээр хамгийн том хөлгөөс хөөлүүлсэн гэж байгаа байхгүй. Тэгэж одоо тэр Каяо гэдэг бомтыг эзлээд юугаа Лима хотыг эзлээд тэгэнгүүт одоо хин яасан байгаа. Кокрн Сан Мартиныг хардсан байгаа. Би ингээд энд ингээд үдшиж тараад идэг. Сан Мартин тэнд ингээд болсон болоогүй ингээд нэг худлаа өнө за чи арт иргэдэг колони эсрэг босгон гэсэн ажил хийгээд яваад идэг. Эцсийн дүндээ энэ хүн өөрийнхөө хүчийг бүрэн бүтэн байлгаж ягаад яг цаг нэрэхээр дарангуулагч болж гарч ирэх гэж байна гэж сэрдсэн баг. За энэ хоёроос одоо эндээс эхлээд одоо Сан Мартин Кокрн хоёрын зөрчил эхэлж байгаа. За нэг хамтран ажиллагч явж байгаа. За тэгээ өстой сонирхолтой түүх байна. Бүр ямар Перуг тусгаар тогтнолчлаа шүү дээ. Гүйлгээ ухаан сайтай, зоригтой, цөстэй те уламжлалт ингээд байдал баригддаггүй бүр янзын нөхөр гэж. Би тэгээ ийм хүн ингээд Шотланд ингээд англи гэхээр тэр үеийн англи гэхээр амар тийм аристократ шүү дээ. Одоо бюрократ системтэй ингээд тийм уламжлалтай гэр бүлээсээс гаралтай. Нэг юм эрхэмсэг хит баригдмал бас те хуучинсаг хит баригдмал хүн байна гэсэн нэг тийм хүлээлт байтал. Шал эсрэгээрээ. Гайхалтай. За цаг хугацааны аялал нэвтрүүлгийн маань нэг ивент итгэгч бол Заяа спорт шоп юм байна. За манаас Атлас нэвтрүүлгийн хөтлөгч Бацаягийн дэлгүүр байгаамаа. Заяа мал өөрөө спортод маш дуртай. Олон жил спортын салбарт ажиллаж байгаа хүн. Тийм болохоор дэлхийн алдартай спортын хувцсны Nike, Under Armour, Adidas, Vans, Timberland, The North Face, Sorel, Ralph Lauren, Polo, Dr. Martens зэрэг дэлхийн шилдэг брэндүүдийн спорт болон өдөр тутмын хувцас гутал хэрэглэлүүдийг хамгийн хэм дүнээр өөрийн дэлгүүртээ санал болгох юм байна. За Заяа маань өөрөө хэсэг байж байгаа л Англи руу Америк руу явдаг гэх. Тэгэхээр нөгөө бараагаа татдаг юм байна л да. Тэгэхээр бүх бараа нь Америк болон Англиас ирдэг болохоор та баталгаатай оригинал гэхэд эргэлзэх ямар ч шаардлага байхгүй. За Заяагийн маань дэлгүүр нүүсэн байгаа. За одоо бол нисдэг машины замын эсрэг талд нисдэг машин худалдааны төвөж байгаа те тасхны аван дээр тасхны аван зүүн талд эсрэг талд маргад төвд Заяа спорт шоп гээд гаднаа маш том самбартай дэлгүүр байгаа. Та Facebook нь бол Заяа спорт шоп, холбогдох утасны дугаар нь 88-192 88-192 гэсэн утасны дугаараар та холбогдоод магадгүй өөрийн хайж байгаа гой нэрийн пүүц ч юм уу те юмыг хайж байгаа бол та энэ утсаар холбогдоод мэдээлэл авч болно. Эсвэл гэр бүлэрээ найз нөхдөөрөө амралтын өдрүүдэд очоод Заяа спорт шопоос хүссэн дэлхийн алдартай брэндүүдийн оригинал баталгаатай хувцас хэрэглүүдэд худалдаж аваарай. За баярлаа. За тэгээд Перу улсыг тусгаар тогтнолчлаа. За Перу улс ч юу байх вэ? Зөвхөн Лима хотыг л гэсэн үг шүү дээ. Хамгийн гол, хамгийн баян, хамгийн их үнэтэй, хажуудаа цайз, бэхлэлтэй олонтой тэрийг чинь эзлээд авчихлаар тэндээ түшиглээд ингээд хилмэл тогтоогоод ус тусгаар тогтнох үйл ажиллагаа явагдана. За тэр тунд одоо Хосе де Сан Мартин орж ирээд үндэсний чөлөөлөгчийн дүрээр Перу улсыг байгуулж байгаамаа. Энэ дээр болохоор хин Сан Мартин ерөнхийдөө дарангуулагчийн дүрээр орж ирсэн. Гэхдээ Сан Мартины өөрийнх нь зөвтгөж байгаагаар бол дөнгөж шинээр байгуулагдсан улс эмзэгээ энд чанга тугаар хэрэгтэй. Янз бүрийн жижиг бослого тонуул дээр мих гарнаа. Сөрөг хөвсгөлчдийн янз бүрийн хорлон зөвтгөгчд орж ирнэ. Тийм учраас би одоо дарангуулагч боллоо гэх маягаар үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Энэ нь бол бас тухайн үед практик зөвч байсан байхыг үгүйсэхгүй те бид нар бас одоо шууд л ардчил байгуулаад ингээл либерал ардчил байгуулаад явхад бас яах байсныг ерөнхийлөгч хэцүү штэй тухай те. Бол бараг л боломжгүй
шудраг хэлгээд те. Харин Тийм байх ч одоо үндсэндээ Сан Мартиныг либерал ардчлалаас урвлаа. Чи чөлөөлөгч ард түмнийг чөлөөлчихэд өөрөө чи дарангуулагч боллоо гэж Кокрен Сан Мартиныг одоо тэр Өмнөд Америкийн агуу хувьсгалчийг зад чөмжлээд тэгээд дээрэс нь сэргийн цалингаа нэгсэн амар их мөнгө нэгсэн. Тэгээд нэгсэн чинь Сан Мартин болохоор чи тэр цалингаа очиж Чилээс ав. Перуд чамд өгөх цалин байхгүй гэд. Тэгээд тэгсэн чинь мань нөхөр шууд төрийн санг дээрэмдсэн баг. Кокрен. Төрийн сангийн одоо бүх алт мөнгө хөрөнгө одоо мөнгө тэр доллар молор ч юм уу байгаа нэг тийм хөлөг байсан. Тэрийг очиж шууд тэр дээрэмдээ тэр чигээрээ яваад өгсөн. Тэгээ нөгөө Перугийн ард түмэн чинь бүр ингээ шокнд орж байгаа байхгүй. Манай нөгөө чөлөөлөгч агуу жанжин Кокрен бидрэг дээрэмдээ яваад өгсөн. сүлэмцэн байж. Сүлэмч яваад өглөө. Тэнд одоо төрийн сан, төрийн үйл ажиллагаа тэр чи одоо засаг захиргааны бүх үйл ажиллагаа явуул ихний ээлжинд явуулах цалин мөнгө тэр бүх юм байхгүй дээр нь ч алга болсон. Өвчтэй юм тийм үү хэвчээ. Яста. За тэгээд тийм байдалтай явж исэн чинь за одоо энэ дээр Барзилийн үйл явдал болж ирнэ. Орж ирнэ. Барзилийн энэ тусгаар тохиолдлын түүх аюулгүй сонио. Урагшилсан байна те хойноосоо тэгвэл. Тэ ёо. Урдуур нь тойрж. Урдуур нь тойроод одоо энэ яг нөгөө юу байж байгаа. Барзилаас урилга очиж байгаа. За тэ барзилаас урилга очих үеийн ус төрийн байдлыг би хэлэх гээд байгаа байхгүй. Португалийн колон. За тэгсэн чинь Португалийн их газрын Португалийн өөрөө Наполеонд эзлэгдсэн одоо 1800 оны эхээр. Тэгэнгүүт бүх юунууд нь хаад ноёд нь зүхтаад Барзил ирсэн. Тэгэхээр үндсэндээ Барзилч одоо нийслэлээ аваад ирчихэж байгаа гэсэн үг байхгүй. Португал, Испани мэдл юу нэ Францын мэдэлд орцсон. Тэгэхээр одоо дефакто нийслэл гэдэг байгаа. Дефакто нийслэл нь Барзил байж идэг. Барзилийн бүх хаад ноёд нь ингэ байж идэг. Тэгээ үндсэндээ баг Португал гэдэг улс чинь Барзил дээр оршин тогтнож байгаа. Тийм одоо цаг үе байсан. Тэгсэн чинь 1815 онд Наполеон ялагдангууд нөгөө хаад ноёд нь буцаад тэгээд Педро гэдэг ханхуг тэнд ингээд үлдээсэн. Тэгэхэд энэ хугацаанд болохоор Барзилийн тэр колонийн ард түмэн тусгаар улс байхын одоо нэг тийм амтыг амталцсан. Нэгдүгээр. Хоёрдугаарт эргэн тойронд нь улсууд Чил, Перу гэсэн галасаад байна шүү дээ. Хувьсгалын галасаад байдаг, тусгаар тогтнод байдаг. Тэгээд тэгэнгүүт айгуу сонир. Тусгаар тогтнолыг хөдөлгөөний тэр Педро гэдэг ханхүү хийсэн баг. Айгуу сонир байгаас тэ. Өөрөө тэр ханхүү гэсэн одоо бүх тэр албан тушаалын тэр өв хөрөнгө, залгамжлах эрх ям тэр бүх юмнасаа болоод тэр Педро гэдэг хүн хувьсгалын удирдагч болоод за тэгээ Барзилийг баруун өмнөд нутгаас нэхлээд чөлөөлж эхэлсэн баг. За тэр дунд одоо далаагаас хүч хэрэгтэй. Тэгээд хинд хамгийн ихэнд хандах номер хүн бол ойлгомжтой Тэнгисийн боохоо Томас Кокрен. За ингээд тэр хүн ингээ хандаад за тэгээд Педро ч бас нөгөө нэг арцсангуу колонийн бас томоохон хүчийг авч үлдсэн учраас одоо Португалийн үдээр л уруугчл гэсэн үг шүү дээ. Тэгээд маш том хүч авч үлдсэн. За тэн дээр бас нэлээд том хөлөгтэй. Чи баг том жижиг нийлээд 8 9 хөл арга 10 хөлөгтэй. 5 жижиг хөлөгтэй 3 том 5 том хөлөгтэй. Тийм одоо флотыг шууд ингээ Кокрен мэдлэл өгч байгаа байхгүй. За бид нар эрх чөлөөгөө олох гэж байна. Та одоо агуу Тэнгисийн Ахмад хүн бид нарт туслаач гэх. Тэн дээр цалингаа тавих мөнгөтэй гэсэн байна. Тий. Барзилч баян тухай тий. Тийш тий яг одоо Чил Перу хоёрт юу байх вэ? Харин тий. За тэгээд тэр мөр тохирогоо ер нь аавшаа тэр зүйлд гректор гарч ирэх. Тэн дээр яанд орсон байна. За тэгээд одоо илүү том флотын одоо Ахмад болоод за тэгтээ энэ флот жоохон асуудалтай. Ян зүрийн хүмүүсээс бүрдсэн. Тийм ингээ Англи, Америкчууд, за хуучин колони Португалчууд айгүй их байгаа байхгүй. Одоо зүгээр тийм ингээ бослог гараад яачингууд за яах вэ? Одоо Барзилийн талаа орчуул орчиiтэй гэсэн нэг тийм жоохон тийм хувьсгалын галтаа биш хүмүүс айгүйх байгаадсан. Эдийн засгийн ашиг сонирхолоор. Тий, эдийн засгийн ашиг сонирхолтой эсвэл нэг цаг үеийн аялданд ахсан ч юм уу. Тийм хүмүүс байгаадсан. За тэндээс ингээ харууд марууд ингээ янз бүрийн хүмүүс байсан. Тэр хүмүүсээр ингээ бүрдсэн ингээ 10 хөлөгтэй. За тэгэхэд одоо нэг эн чинь алиг аль Сальвадорыг лөө. За өөрчлөө ямар ч нэг томоохон бомбыг очиж ингээ бүсэлсэн. За тэрийг чөлөөлөх Португалийн эзэн хааны 13 том хөлийг ирж байгаа байхгүй. За одоо тэрнтэй байлдах хэрэгтэй болж байгаа.
хамгийн ихэнд өөрийнхөө хөлгөр Кокрон шууд дайраад орсон. Тэгэд айгүй тийм бас л нөгөө дайрч ордгол хамгийн их нөгөө Хорацын нээлсэн гэдэг ахмадын хэлсэн үг нь одоо насан туршийн зүрхэнд нь явж штэ. Шууд 13 хөлгөрөө дайрч болоод ороод дөрвийн таслаад хөөгөөд тэрийг ингээ салгаад тэг үлдсэн хөлгүүдээ одоо дайраа гэж дохио өгсөн чинь нөгөөдөл нь дайраагүй. Яагаад? Одоо тэр ахмадууд нь эргэлцсэн энэ өвчтэй амт юм байна. Ийм хүний өдөрлөх нь байж болохгүй. Ямар ч засаг захиргаагүй байна. Дээрэс нь нөгөө эзэн хааны тийм төвчрэг болоод эргээд ирсэн чинь сэтгэл нь эргэжт юм багт. Буцаад эзэн хааныхаа талд орно гэд. Тэгэнгүүт одоо буцаад одоо дайн тулаанд орж чадаагүй нөгөө дөрөв тасалчаад нэг хайлтмут байлцсаар буцаад ухраад Кокрон ч. Тэгээд ухраад тэр тодорхой хэмжээний хохирол амсаад тэгэнгүүтээ одоо нэг өөр газар очиж хагаад одоо тэн дээр одоо жинхэнэ цэргийн дотоод үйл одоо флотын дотоод үйл ажиллагаа явуулсан байна. 3 хөлөг авч үлдээд энэ чинь 10 хөлөгтэй байгаа шүү дээ. 3 хөлөг авч үлдээд тэн дотор хамгийн ихтгэлтэй гэсэн Англи Америкчууд харууд. Тэнд нэг ч спам бүртгэл хүн байхгүй болгоод. Тэгэд ихтгэлгүй 10 хөлөгтэй байж ирсэнс ихтгэлтэй 3 хөлөгтэй байсан. Ихтгэлтэй 3 байхгүй ихтгэлтэй ганц хөлөгтэй байхад манай хүмүүс ална шүү дээ. Тэгээд 3 хөлөгтэй болсон байгаа. Тэгээд очиж Сальвадор гэдэг бомбыг бүслээд тэгсэн чинь сургаар нь тэр одоо Португалийн колонийн захирагч зугтж байгаа байхгүй. Яна нөгөө өвчтэй амт чи ирж байна. Тэгээд ерөөсөө сүрдүүлгийг бүр ингэж амар хийж байгаа юм чинь. Бид нар танаа эзэн хааны флотыг чи бут цогцоо. Та нарт одоо Португал улс гэж байхгүй. Одоо та нарт эзэн хаан гэж байхгүй. Бид нар бүгдийг сүрдэгцэн. Гэт сүрдүүлээд. Тэгээд одоо бид нар одоо 3 хөлөгтэйгээ очиж чинь араас бид нарыг 50 хөлөг ирнэ гэд. Тэгж сүрдүүлээ. Тэгэнгүүт нөгөө тэр Сальвадор гэдэг бомбын тэр хамаг захирагч махирагч нь 17 ширхэг байлдааны хөлгөн онгоцтой 75 ширхэг тээврийн хөлгөн онгоцтой зугтж байгаа байхгүй. Бүх колониг эзэмшлээ ингээд аваад одоо Португалийн их газар руугаа зугтаана гэд. За тэгэхээр сүрэг хонь зугтахад араас ард нь байгаа нэг ч хон яад. Хүү татнаас араас нь тий. Тэнд одоо тэгэхэр чи одоо бүгдийг ингээд хэмэлсээр гад араас нь бүгдийг ингээд эзлээд тэгээ явсараад ингээд үндсэн 50 хөлөг эзэлж аваад тэр чи ингээд зугтаад байлдахгүй зугцсаар байгаа бүгд эзлэгдэж байгаа байхгүй. Үнэхээр тийм байдалтай. Тэгээд ерөөсөө Португалийн тэр колони хүчийг одоо хяар зогсон. Тэгээд ингээд үндсэндээ Бразилийн эрх чөлөөний одоо ингээд 3 улсын үндэсний баатар, Чилийн үндэсний баатар, Перугийн үндэсний баатар, Бразилийн үндэсний баатар. Ийм Томас Кокрон гэдэг хүн байна. За бодоод үзэхлээр энэ хүн байгаагүй бол дэлхийн газрын зураг ямар ах вэ? Тэ өөрөө ч болох байж тээ. Тэ. За яг хөө ингээд колонийн давлгаа ингээд тэмцэлгээл ингээд гарах л байх л та. Гэхдээ яг одоогийн Өмнөд Америкийн улсууд бүгдээрээ тусгаар тогтнож чадаач үгүй ч үү те. Тусгаар тогтносон ч гэсэн геополитикийн нөлөө улс төрийн нөхцөл байдал ямар байх вэ те. Гээл ингээд бодхолоор ёстой сайн. За тэгээд эн чинь бас болоогүй. Нөгөө юу Бразилтайгаа дахиад муудалцаад нөгөө Педротойгоо дахиад муудалцаа. Энэ асар их мөнгөний ихтгэл нөхөр байгаа юм л да. Тэр чинь нөгөө амар үнэнч цэргүүд одоо далаачтай амар үнэнч байх гэнэ бол асар өндөр цалин өгдөг. Бараг хэдтэй хийх цалинж өгдөг. Энэ дэр бол 12 сая доллартай одоогийн 12 сая доллартай дүүцгүүц хэмжээний цалин нэгсэн байхгүй. Тэгэхдээ тэр чинь бас нөгөө их газрын тулаан молон гэл ингээл зөндөө юм болж байгаа шүү дээ. Дөнгөж тусгаар тогтночод байдаг. Тэрийг нь бас өгөхгүй жоохон буулгаач энэ төрөл гэсэн байгаа юм л да. Тэн дээр нь дахиж санал нийлэхгүй болонгуудаа дахиад Бразилийнхаа төрийн сан дээрэмдээ яваад гэсэн баг. Харин тийм Сальвадор Портос зугтсан 50 онгоцыг араас нэхэд бол тэр онгоцсон дээр маш их хэмжээний эрдэнэс аалт мөн байгалийн баялаг байгаа шүү дээ. Их газар руугаа авчиж байгаа шүү дээ колоноосоо. Байдгаа аваад зугтаж байгаа тий. Тэрнээс одоо би өөрийнхөө авах хэрэгтэй. 8-1-ийг аавна гэдэг ч үлээ дээ. Тийм тэгсэн чинь одоо юу тэрийг өгөхгүйгээд одоо жоохон ярих гэдсэн байл буулгах гэдэг. Тий. Тэгээ Педро ханху Педро. Тэгээд тэрийг тохиролцохгүй болонгууд нь тийм дахиад дээрэм хийгээд одоо хөлөмөлгийн шатаач хайчаад яваад өгсөн. Тэгээд ингээд одоо юу яаж байгаа. Буцаад Британд очиж байгаа. Тэгээ эн чинь бүр ингээд дэлхийн өмнөд үнэхээр амар амтан болсон. Дэлхийн одоо нэг том ТV гэж чөлөөлцсөн. За тэгээд очингуудаа юу яаж байгаа юм л да. Баахан алдаргавья янз бүрийн юмнууд буцааж авч байгаа. За тэгэнгүүт дараагийн одоо газар нь Грек. За энийг товчих нэг ганц 2 минут ярьчих.
Грек одоо тэр үед Отоманы эсрэг тусгай тогтнолын тэмцэл өрнөж байгаа. За тэн дээр очихдаа мань хүн бас нилээн бас бэлтгэлтэй очих гэж үзээд тэр чинь амар технологийн дэвшлиг бас амар судалдаг. Тэрийгээ судалж хагаад би өөрийн хөдөлгөөртэй хөлөгтэй наач очиж тэмцэл хийнэ гэдэг. За тэрийг нь хийхэд бол нөгөө грекийн хөвсгөл тэмцэгч бас их мөнгө зарцуулаад цаг зарцуулаад тэгээд тэгсээр хагаад ингээд хөвсгөл тэмцэлтэй ингээд оролцсон. Тэгтээ хөвсгөл тэмцэл одоо нилээн амжилттай яваад исэн учраас генералууд нь ерөөхдөө айгүй эготой болсон. Бүгдээрээ би мундаг гэсэн тийм байдалтай орцсон. Ингээд дөнгөж ингээд нахайлж байгаа хувьсгал дээр очих чинь бас нэг өөр. За дундаас нь ид өрнж байгаа хувьсгал дээр чинь очих өөр. Тэгтээ бас ингээд ялагдал амсаад ингээд дэн дунтай ийм байжсэн чинь очингууд Кокерны нэрийн дор бүгд нэгдээд хувьсгал тэмцэл улам хүчтэй гаалаа болцаад тэгээ ерэн грекийн зүгээр Кокерн тэнд очсныхаа төлөө грек одоо юуны грекийн хувьсгалын одоо галыг маш хүрэгчтэй өрдөж өгсөн тийм нэг нөлөөтэй байгаа. Тэгэхдээ яг Кокерны өөрийнх нь цэргийн үйл ажиллагаа бол тэн дээр нэг амжилт олоогүй. Яг тэгвэл генералуудад нэгтгэж чадахгүйсэн. Бүгдээрээ амар эготой генералууд байгаад байсан. Нэгэнт ялж байгаа хувьсгалын дундаас ингэж орсон байдалтай учраас. За тэгээд тэн дээр бол үндсэндээ 50 гарцсан байгаа. Мань Кокер нь тэн дээр одоо үндсэндээ жоохон тийм гал цуг нь буураа, сэтгэл санаа нь яагаад эрүүл мэндийн ч муудаа. Тэгээд Британд очиод одоо тэр Тэнгисийн цэргийн захиргаанда, адмиралын захиргаанда 20 гаруй жил зөвлөхөр ажиллаад даад энэ хугацаанд одоо өөрийнхөө энэ нэвтрүүлгийн гол их сурвалж болоод байгаа тэр намтраа бичээд за 85 настайдаа одоо бөөрийн чөлөөг авахулах одоо мэс цэцэлд орж жагаад амьсгал хураасан. Ийм нэг төвхөн хүн байна. Вау, нэр хүндтэй амьдарч. Тий. Гайхалтай гавьяа байгуулж. Тэгээ урт наслсан байна тий? 85 гэдэг чинь. Үнэхээр сэтгэлийн галтаа дотоод тэр vitality буюу амин хүч гэдэг нэг ойлголттой байдаг шүү дээ. Тийм байна. Тэгээд нөгөө грек чинь өөрөө Отоманы тий одоо иргэшээлээс гарсан анхны орн байна. Тэр нь өөрөө Отоманыг нөгөө Отоман өөрөө нурж унахад бусадтай ингээд харьяа иргэшээл улсууд тусгаар тогтнолын одоо тий оч грекийн үлгэр жишээ маш их одоо тий үлгэр жишээ болсон найдвар гэсэн үйл явдал байхгүй юу? Шотланд нэгнээс гаралтай байх нь шүү дээ. Тэгсэн мөртлөө бас нэг сонирхолтой зүйл нь одоо Анатолийн хойгийн ойролцоо арлууд байгааз маш цөөхөн нь Туркийн мэдлэлдүүлсэн. Дийлийнх нь грек. Эгийн тэнгис дээр ингээ харахад бүр хэдхэн километрийн цаана Турки эргээс бага арлууд грек арлууд гэдэг. Тэгээ Кипр дээр маргаантай байгаад идэг байхгүй юу? Киприйг амьд зууж авч үлдсэн. Маш сонирхолтой түүх байлаа. Өстой тэнгисийн боо хойж. Тэгээд эрхэм нөхөр байсан байна те. Удаан наслсан байна, гавьяа байгуулсан байна, нэр хүндтэй. Тэгээ бас нэг юм анзаарлаа. Өөрийнхөө хөдөлмөрийг маш сайн үнэлдэг байж. Яг үнэн тий. Тий. Тэрийг авч чаддаг байж. Дээрэмдээд авчдаг байж болохгүй тий. За ингээд шинжлэх ухаан танин мэдхүн од мөндөр суугийн цаг хугацааны аялал нэвтрүүлгийг танд хүрлээ. Нэвтрүүлгийг орчуулагч, өвөөлөгч Мөнхбаатар Бэлдэн та бидэнд хүргэлээ. Цаг хугацааны аялал нэвтрүүлэг танд YouTube-ийн од мөндөр сувг, NTV телевиз болон од мөндөр радио 83.3 болон цуундлаа дэлгөөнөөр хүрлээ. Өнөөдрийн дугаарыг спортын хувцсыг Америкаас ураатай манай од мөндрийн заяагийн спорт шоп, тухтай алхахын ураатай Италийн алдарт Jiox брэнд ивент итгэлээ. Дараагийн дугаараар уулзлаа. Баяртай. Баярлалаа. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Од мөндөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Од мөндөр нэр дээрх Худлаа ажлын банкны дансгаа 4191 тэг 4518. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар од мөндөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.